санжээдийн дам нэгжис арчваа гэдэг. Ер нь мохон шижин бол тэр нэгүүлсгүй сэтгэлээрээс л хоёр нь гол тэр судалдаг. Тэр сэтгэлийг бол тэр лам хүн надад дугуйчсан, соржсэн, гисгүүчсэн, хамбочсэн багш шин болгонд тэр сурцад тэрүүгээр л дагж ажих ёстой. Ийм онолтой. Усны онол бол. 1989 Нобелийн шагнал авсан. Юугаар сайн нинжээр энэ харилцаа итгэхээр авсан. Тэгэхээр энэ харилцаа итгэл бол энэ шинжлэх ухааны техникээс дуртахгүй хүн төрөгчтэй гэсэн. Шинжлэх ухааны техник хөгжүүлээд бүрэн төгс жаргал гахгүй гэсэн. Энийг давхар хөгжүүлсэн. Тэгээд Нобелийн шагнал авсан. Тэгэхээр бурхан багшууд бол бүгд амьтныг жаргах гэж 6 дуугийн их бол цантныг тэнгэр, асаа тэнгэр хүн модыногоор адгуус бэр там бүгдийг жаргах ном хийгээд ганжуур хийсэн. Энэ нэр нь хүн төрлөختөнд амьтныг жаргах гэсэн ёс олон буруу олон ёс байна. Христос бол эднэгрийн шүтээ Библи судлаар хэлсэн. Бус жаргах гэж. Энэ дэлхийд 3 том шишин байна. 7 мянган хүнтэй 90 дэглэг бүдийн шишин шиг миллиар гаруй хүн шүтдэг. Христос 2 мянгад, Лазарус 2 мянгад юм. Ланд бол Атлас тэнгэрийн шүтээд хороноос удиргаад ингэж жаргана гэсэн. Ийм олон ёс дээрсэн байдаг. Одоо үед ихэд зарим коммунист маань улсрын жарган зарим асан энэ ормолоор ингэж жаргана гэж манайх их ил ухаантай 76 Монгол улсыг жаргана гэж хэлж байна. Тэгэхээр бурхан багшууд амтан бүгдийг ярих гэж ганжуур альцсан. Тэрний товч 108 батыг тавчсан гол нь ширтэндээ 21 бат гэдэг. Тэгээд тэр нь Монголд товчлоо гаргаснаар 60 алтан гэрэл гэж байна. Энэ хоёр судал бол өөргөө бусад жаргал гарна юм онолтой. Тэгэхдээ шуу бол хоёр лобстой нисдэг. Тэрээс бурхан болох хоёр юм гол хэрэг байдаг. Хоёр гол зүү. Нэг нь бодийн сэтгэл, нөгөөх нь хоолны чанар. Тэгэхээр хоолны чанар цохор бол их гол өргөтэй. Хоолны чанарт гаргасан бодийн сэтгэл гаргасан бол их байдаг. Бүгд л судруудаар байгаа. Тэр гаргаагүй судрагд нь ховор байлгүй дээ. Тэр хоолны чанарын миний өөрхөн хэрэглээд энэ хоёр өгүүлбэр хийгээд батсан. Шүтвэнэ дэмбэрлэмээ чавгад. Юм байх заав шүтэн бэрлэгсэн байдаг. Энэ хоолны чанар зав. Хүн үнэхээр үтээгүү шүтэн бэрлэгсэн үнэхээр үтч чадаагүй байдаг. Юм үнэхээр үтч чадаагүй хүн сэтгэл хам зовлон гарахад сэтгэл мэдээ уужаа тайвардаг. Үнэхээр бүтсэн бол одоо мөнгө хэмшгүй зоо сэтгэл зовоо тэгээд байдаг. Энэ үнэнгүй шүдэ өөрчлөгдөж гэж байна. Нөгөө талаар хамгийн огш өөрхөн талаар бүтсэн гэж байдгүй. Төвдөр 10 оны дүүлсэн шижиг гэж байхгүй. Дандаа бусдыг өдөл дулдаж тусцсан байдаг. Уг шалтгаанаас одоо баг дуулж гисэн үнэн чадлаас бочаадаагүй. Хүн өвдөө хөвл идэ урагч ичдэг. Хоорондоо юм бүгд антаймаг нарийн холбоотой байдаг. Тэр чинь Америкийн хоёр башин Монголын татхаа маргаас нь ууччихсэн. Тэгэхээр шүтэн барилдаг мөнхний судаагүй зүйл энэ хоолны чанар гарч байна. Энэ талаар ном бол бас л их л байдээ. Хоолны. Тэгэхээр юм бүгдийг үнэхээр бүтэн гэдэг тэр мунхаж сэтгэлээр ингэж бодсоод байгаа. Эсвэл үнэхээр бүтээгүй үнэхээр бүтсэн мэ гэж. Тэр нөө
маяр гэж мөхсөглөө. Тэгээ тэргээр үйл хураагаад өвөө шундаар шунтачдаар үйл хураагаа довлмод үйл маяраас сурж уур гаргаад амтны хорлоод алин чамд хорлоо шунтч амтны хорлоо уурын чамтны хорлоо тэгээ өөрийнхөө хан талд тачаагаад хүсэлтээр босон уур гараад тэгээд өнөөхөн бүтгэхгүй дотоо хондогноод энэ 6 сэгтэл амьдрал ирээш яв гэж байна. Мөнгө цаасан гол биш сэтгэл гол юм. Жаргал зовлон гэсэн сэтгэл дээр тогтчих болохоос мөнгө доолууд тогтчих биш юм байна л да. Тэгэхээр манайхны бусдад туслах манай ганц багш хүмүүс намны илэг гэжсэн тэгээд намаа нээлээд тэгээд дараа нь юм ярьдаг амтнд хэл яриагаар гэсэн сэтгэлээрээ гэсэн би эхнэрээ гэсэн би тустай байхыг горилдоордгоо тавьж ирсэн. Тэрийг л бид нар сургаж байсан. Манай багш нар. Манай гамдыг хооч өгчүүл гэсэн. Одоо бодож явах цуграанд бурхан байсан юм удаа гэж би боддог. Дандаа л амтны тус жоохон ч гшэлж. Ийм өдрөлхтэй ажилласан. Манай сургууль энэ дагуул явж ирсэн. Одоо сурталчилгаа улсууд хамаарад амтны тус гэж боддог хүн бас гарчлуугаа гүйт хүн гарчлуугаа хэл та. Тэгэхээр нэг жоохон ч гэсэн эрдэнэ сурдаг энэ багцны ном үзэгч юм. Нэг жоохон гмийн талаас жоохныг бараад эрдэнэ цаад жоохон зөрхийг эрдэнэ гэдэг. Бусны номод отом давгийн ч лүнгийн ч гэдэг тэр давгийн ч болж байгаа. Ондоо тэргүй хандаага хийгээд нэмсэглээд анхаарал хийж давгийн ч болж байгаа. Тэгэхээр хэр хэмжээд багтаач ямар ч нэг жоохон давгийн чатаа онлайн эрдэнэт болдог. Тэгээд сэтгэл санаа хойдвол гол төвчлөөр бол манай нэг зэмэл их ми доотлын хүний хэмжээ хүний чадах хэмжээд маань мэгдэг л их судалж унш дадлахыг бяцлагж байсан. Маань номстой хүний бол зөөлөн сэтгэлтэй болж өөрөө хамхан жараа сангаж уншдаг. Тэгэхээр сэтгэл зөөлрж өөрийн сэтгэлээ тамар босч хэрэгтэй байдаг. Нөгөө талаар мэгдэм усх нь соосон нар бодож тагмитгийн шар мэрдэг мөнхөс шаваамдаг энэ мэлгүүнээр шинжилдэг хот ямардаг энэ бол мэгдмийн дээр мэгдмийн дэчнянаас бодисгэл тэмчийн амбожим гэдгээр хот ямараас тагмитгийн шар гаргаж байгаа. Энэ доотлын хүн энийг хижил сэтгэл санаа сайхан байлгадаг ийм онцтой. Эрендрэл хамгийн туслах сэтгэлийн зөв хүний сэтгэл чинь амар зөв усны төлөв тосны үзээ гэдэг шиг ном хэцүү. Хүний муу арилдгүй тэнгэрийн муу арилдаг гэдэг. Тэр сайн судаад бас өөлөрдөг юм байна. Арилдаг. Хэврэн байдаг гэдэг дүүж гэж байдаг. Дандаа орж өөрчлөгч байдаг. Хэврэн байдаг. Тавчаар бол одоо ийм л онцтой энэ дагуул явж байсан ийм л сургуультай маань сургууль.